Сайн байцгаана уу? Өнөөдөр бид Бурхны үгийн өмнө ирж Бурхныг таньж мэдэх цагийг хамтдаа хуваалцан авцгаая. Бүгд Луг 4-р бүлгийг уншицгаая. Хамтдаа уншицгаая. Луг 4. Арван 16-аас эхэлж уншицгаая. Луг номны 4-р бүлгийн 16-аас эхэлж уншъя. Есүс өссөн хот Назарт ирээд зансан ёсороо амралтын өдөр синагогт орж бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив. Есүс номыг нээж доор бичигдсэн хэсгийг олоод над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсдод эрх чөлөөг тунхлах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, эзний тааламжид жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад номоо хуульч харгалзаагчид эргүүлэн өгч суув. Синагогт байсан бүгдийн нүд түүнийг ширтэж байлаа. Тэр тэдэнд "Энэхүү бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ" гэж айлдав. Хорин 1-р хэсэг хүртэл уншицгаалаа. Бид урд нь Матай 4-ийг хуваалцгаасан. Энэ үгс нь үхлийн газарт гэрэл тусав. Тэр үхлийн газар нь бидний зүрх сэтгэлийн нүгэлийг гэж хэлж болох юм бол тэр гэрэл нь Есүс Христийг хэлж байсан. Тийм учраас бид нүгэл болон хууль бидний ямар нэгэн үйлсээр Бурхны оронд очиж боломжгүй тийм нүгэлтэн бидэнд Бурхан биднийг өрөвдөн хайрлаж Есүс Христээр дамжуулан бидэнд гэрлийг явуулж бидний зүрх сэтгэл доторх нүглийг харанхуйг гэрлээр хөөн залуулж бид тэр гэрлийг хүлээж аван бид ариун болсон. Тийм учраас бид тэр ариуны тухай түрүүчудаа хуваалцсан. Өнөөдөр ч гэсэн адилхан хуучин гэрээнд тэмдэглэгдсэн үгийг Есүс өнөөдөр энэ сүмийн хашаанд ирж үгээ хуваалцж байгаа тухай гарсан. Энэ өнөөгийн цагаар яривал одоо сүмийг ярьж байгаа. Тэр үед энэ хуучин гэрээ Библийг Есүс хуваалцан ярьж байсан тухай байгаа. Луг 4:16-г дахин уншицгаая. Есүс өссөн хот Назартаа ирээд зансан ёсороо амралтын өдөр. Тэгээ Есүсийн өссөн хотыг Назар гэж тэмдэглэсэн байна. Амралтын өдөр зансан ёсороо синагогт ирээд бичвэрийг уншихаар бослоо гэсэн. Бичвэрийг унших буюу Библийг үгийг уншихаар тэр сүмийн хашаанд ирж босон зогсоход одооны ном шиг ийм хуудастай ном биш, ингээ ороогдсон хуйлмал ном байсан. Түүнийг дэлгэхэд тэр номыг хажуунаас нь түүнд өгөхөд тэр номыг Есүс уншиж эхэлсэн. Энэ нь тэр уншсан үг нь Исая 61-р бүлгийг уншсан байсан. Түүнийг энд
тэр хуйлмал ном дээр бичсэн үгийг уншаад яг ямар үгийг олж уншсан бэ гэвэл шууд Исая 61-р бүлгийг уншсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр хуучин гэрээ, тэр амлалтыг биелүүлэхийн тулд тэр амлалтаа гүйцэтгэхийн тулд тэр хүн энэ газарт ирж энэ хуучин гэрээг тэр тэмдэглэгдсэн Исая 61-ийг уншсан. Энэ үг нь Луг 4:18 дээр тэмдэглэгдсэн байгаагаар над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд юм. Намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсдод эрг чөлөөг тухаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу. Энд Есүсийн уншсан энэ үгэн дотор юу гэж тэмдэглэгдсэн байна вэ? Ядууст сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон. Урдны хуваалцсан Матай 4-р бүлэг дээр Есүсийг юу гэж хэлсэн байдаг вүлээ? Исая 9-р бүлэг дээр тэмдэглэгдсэн үгийг Есүс уншсан буюу тэр нь тослогдсон хаан буюу Крист Месиа өөрөө байсан тухай бид нар хуваалцсан. Бидний бүх нөгдлийг шийдэхийн тулд түүнийг энэ ертөнцид ирэх гол зорилго байсан юм. Есүс энэ ертөнцид ирсэн нь өөртөө үйлчлүүлэхийн тулд биш, үйлчлэхийн тулд ирсэн. Тийм учраас Филиппо 2-р бүлэг дээр Боолын дүрээр ирсэн гэж тэмдэглэгдсэн. Боол Есүс өөрөө бурхан, тэр хүн өөрөө үг. Гэтэл Боолын дүрээр ирсэн гэж тэмдэглэгдсэн. Тэгэхээр хэрвээ тэр хүний өндөр албан тушаалтай эсвэл өндөр эрх тушаалтай хүн байсан бол ядуустай уулзах боломжгүй шүү дээ. Тийм учраас ядуустай уулзахын тулд тэр малын хашаанд төрсөн. Тэр дотор тэр хашаанд хинч ирж болох боломжтой, хинч ирж чадах газар. Тэгэхээр нэг талаар хэлэхэд Есүс бол энэ ертөнцид энэ хүмүүст үйлчлэхийн тулд ирсэн. Үйлчлэлийг хүлээж авахын тулд биш, бүх хүмүүст үйлчлэхийн тулд ирсэн. Бас нэг талаар илүү тайлбарлахад тэр биднээс дор дүрхээр ирсэн. Яагаад вэ? Бидэнтэй уулзахын тулд, бидэнд үйлчлэхийн тулд. Яагаад бид нартай уулзах хэрэгтэй учиртай байсан бэ? Яагаад тэр Самарын эмэгтэйтэй очиж уулзсан бэ? Тэр Самарын эмэгтэй хэдэн нөхөртэй байсныг та мэдэх үү? 6 эрэгтэйтэй гэрэлсэн эмэгтэй байсан. Тэгвэл тэр эмэгтэй энэ ертөнцид 5 удаа хүнтэй суусан байгаа. 6 дахь нь ч түүний нөхөр биш байсан. Тэгэхээр ертөнцийн хүмүүс түүнийг яаж харах вэ? Ямар нүдээр харах вэ? Түүнийг муу хэлнэ, түүнийг сайнаар харж чадахгүй. Түүнийг дорд үзнэ. Гэтэл Есүс үйлчлэх гэж ирсэн учраас түүнд үйлчлэхийн тулд түүн дээр очисон. Түүнийг хайн очисон. Тийм учраас өнөөдөр тэр үг нь тэмдэглэгдснээр тэр амлсан амлалтын дагуу тэр амлалтаа биелүүлэхийн тулд түүнийг биелүүлэхээр ирсэн Есүс өнөөдрийн үгэн дээр тэмдэглэгдсэн байгааг хэдүүлээ хамтдаа судалцгаая. Энд тэмдэг тавиад Луг 4-р бүлэг дээр тэмдэг тавиад өнөөдрийн унсан Исая 61-р бүлгийг хэдүүлээ олж харцгаая. Исая 61
Исая 61-ийг уншийе. Над дээр эзэн бурхны сүнс байна. Зовгсдод сайн мэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгэн, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тусалсан юм. Намайг тэр илгээсэн юм. 2. Мөн эзний тааламжжил бурхны мань өшөө авах өдрийг тунхаглан бүх гашуудагчийг тайвшруулна. Сионд гашуудагсад үнсний орон гоёл чимэглэн цэцэг жимсийг хэлж байгаа. Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг энэ баяр хөөргийг илэрхийлсэн. Гаслангийн оронд магтаалын хувцас өгөхийн тулд илгээсэн. Тийхүү тэд зөвхт байдлын царснууд эзний суулгац гэж нэрлэгдэн түүнд алдрыг өргөх болоо. 3 хүртэл уншиж байна. Исая 61 1 2 3. Тэгэхээр энэ үг нь 700 жилийн дараа энэ үгийн дагуу энэ ертөнцид ирэх аврагч тэр Месиа энэ үгэнд сайн судалж харах, нэгтэлж харах үг байгаа. 2. Эзний тааламжид жил. Тэгвэл дахиад буцаад Луг 4 руу орцгоё. Луг 4. Луг 4-ийг 17-оос нэхэлж харцгаая. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн боров. Тэр хуйлмал номнууд тусдаа байгаа. Тэр номнууд одоо яг шууд Исая тусдаа нэг хуйлмал ном, Иремья тусдаа нэг хуйлмал ном. Тэгэхээр тэр бүлгийг түүнд хуйлмал номыг гаргаж өгж байгаа. Тэгээд Есүст өгсөн тэр хуйлмал номыг Есүс задлан уншиж Исая бүлгийн 61-р бүлэг дээр тэмдэглэгдсэн үгсийг Есүс уншсан. Түүнд иш үзүүлэгч Исаягийн номыг өргөн барив гэд. Есүс номыг нээж дор бичигдсэн эсхийг олоод гэд. Исая бүлгийг тэмдэглэгдсэн үгийг 61-р бүлгийн тэр хуйлмал ном дээр байгааг олж уншаад олоод тэгээд түрүүнд уншсан над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн. Олзлогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу гэж. Тэгэхээр сатан, хууль, нүгэлд хоригдож байгаа, уягдж байгаа бүгдэд юу ч харахгүй байгаа эдэд та нар Иохан бүлгийн 9-дэр хараагүй хүний тухай гардаг мэднэ үстэй. Тэгээд тэр хүн тэмдэглэгдснээр бол нүдэрэ хардггүй хүн гэж байгаа боловч сүнсэн биеэр болохоор тэр бурхныг харах нүдгүй тухай тэмдэглэгдсэн байгаа. Тоолго номон дээр Юда биш Баламын тухай тэмдэглэгдсэн байдаг. Бурхны үгтэй уулзаж байгаа тийм онцгой эвэлийг хүртсэн. Тэгтэл тэнд Балак гэдэг иш үзүүлэгчийг дууддаг, түүнийг иш үзүүлэгчийг уран авчирдаг.
түүнийг зүгээр шууд чирж авчрахгүй мэдээж авчруулахын тулд ямар нэгэн байдлаар уурн залдаг. Тэгээд тэр Балаам дээр очдог тухай тэмдэглэгдсэн байдаг тухай Тоолол намын 20 дугаар бүлэг дээр байгаа тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр тэр Тоолол намын та нар тэр номон дээр илжиг хүний хэлээр ярьдаг тухай уншсан байхаа. Тэгэхээр энэ Балаам түүнд хөргөж аваад өгөх гэж байгаа одоо бэлэг түүнд авахгүй хэрэггүй гэсэн боловч нэг хүмүүс авахгүй гэд бэлэг хэрэггүй гэдэг мөртлөө авдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүний нүд сүнсэн биеийн одоо шунлаар таглагдсан бурхныг харах нүд нь хаагдсан бас. Тэгээ бурхан түүнд Израилийн ард түмнийг өрөө гэж хэлсэн байхад тэр Балаамын зүрх сэтгэл нь зүрх амаарал хийдэг хийсэн болгож зүрх зэлгсээрээ бурхны зүрх сэтгэлийг хүлээж авч чадаагүй байсан. Тийм учраас тэр тэгээд түүнийг хайж ирсэн Арамынханд тэр хүлээж байхыг хүсэж Балаамын зүрх сэтгэл бурхан хэлэхдээ түүш битгий яв гэж хэлсэн байхад тэр хүн одоо явахыг хүссэн өөрийнх нь зүрх сэтгэлийг бурхан мэдээд за тэгвэл чи яв гэж түүнд зөвшөөрсөн. Түүнийг яв гэж хэлээд явхад тэр илжгээ унан явж байхад нь илжиг замдаа одоо явахгүй гацсан зогссон. Тэгээд тэр явж байхдаа илжиг нь ингэж одоо бие сэгсэрч явж байсан. Тэгээ 3 удаа тийм илүү үйлдэлүүдийг хийж байж байгаад 3 дахь дараа бүр явахгүй зогссон. Тэгэхэд Балаам тэр унж яваа илжгээ надад юунд ингэж саад болж байна вэ гэж 3 удаа зохиж хэрвээ надад ташуурсан бол чамайг шийтгэх байсан, ташуурдах байсан гэхэд илжиг түнд хүний хэлээр хариу өгдөг. Юу гэж хэлсэн байдгийг хэдүүлээ ер нь номон дээрээс олоо харцгаая. Тоолог 22. Тоолог 22. 22-ын 21-ийг уншия. Балаам өгсөө босоод илжгээ эмээлэн унаж Моабын түшмэттэй хамт яв. Гэвч түүний явснаас болж бурхан ууралсан бөгөөд эзний тэнгэрлэгч түнд садаа болохоор зам дээр нь зогслоо. Балаам илжгээ унаж явсан бөгөөд 2 зарц нь хамт байлаа. Эзний тэнгэр элч зам дээр зогсож гартаас суугалсан элд барьж буйг илжиг хараад замаас эргэж тариан талбай руу яв. Харин Балаам түүнийг зам руу эргүүлж буцаахаар элжгийг зөхив. Тэгтэл эзний тэнгэр элж усан үзмийн талбайнуудын хооронд энэ талдаа ч хантай нөгөө талдаа ч хантай нарийнхан зам дээр зогсов. Эзний тэнгэр элжиг хараад хананд наалдан Балаамын хөлийг хантай шахав. Тиймээс тэр илжгийг дахин зогтлоо. Эзний тэнгэр элч цааш явж баруун тийш зүүн тийш эргэхийн аргагүй нарийнхан газар зогсов. Илжиг эзний тэнгэр элчийг хараад Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг зоглоо. Эзэн илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаам чамд би юу гэж гисэн болоод
Чи намайг ингэж 3 удаа зохино гэж Илжиг гэсэн. Энэ үгийг хэн хэлсэн гэж бодож байна? Илжиг хэлсэн. Бурхан Баламд тэр явж байгаа зүг рүү явахыг хүсээгүй. Түүнийг 19-9 дээрээс нь харъя. Харин та нар өнөө шөнө эндээ үлдэгтэн эзэн надад өөр юу айлтгахыг нь би мэдье гэсэн. Эзэн түүнд битгий яв гэж хэлсэн учраас тэр бурхнаас өөр дахиад юу гэж хэлэх нь вэ гэд бурхны зүрх сэтгэлийг солигдохыг хүлээж байсан. Уг нь бол бурхан өөрийг нь битгий яв гэсэн буюу өөрийг нь зүрх сэтгэлээ солидлохыг хүлээж байсан. Гэтэл Балаам болохоор шөнө нь бурхан Балаам руу ирж хэрв энэ хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас босож тэдэнтэй хамт явах тун. Харин зөвхөн чамд миний ярьсныг чи хийх ёстой гэв. Тэгтэл битгий яваа гэхэд Балаам нь бурхны зүрх сэтгэлийг өөрөө бурханыг зүрх сэтгэлээ сольж намайг явуулах, өөрийг нь явуулахыг хүсэж байсан. Бурхан бидний дотрыг мэдэж байгаа. Тэгээ бурхан бидний зүрх сэтгэлээр эргэн өөрлөө нь эргэж харахыг хүсэж байгаа. Гэхдээ чи өөрөө өөрийнхөө бодол, өөрийнхөө махан биений хүсэл дотор, тэр шүүнэл дотор биш над руу эргэж харах гэж бурхан хүлээж түүнийг эргэж харахыг хүлээж байсан. Тийм учраас бурхан Илжгээр дамжуулан түүнд ажлыг хийдэг. Түүний Илжгийн явж байгаа замыг тэнгэр элчүүд таглаж Илжиг явж байгаа замаа шигээ сольж яваад байхад нь Балаам тэр Илжгэндээ бухимдж ирсэн. Яагаад вэ гэхээр Балаам өөрөө Илжгийн харж байгаа түүнийг харахгүй байсан. Яагаад гэвэл Илжиг нь тэнгэр элчээс Илжгэнд харагдсаж байсан учраас өөрийнхөө эзнийг аврахын тулд Илжиг нь явж исэн замаа солиод яваад бас. Тэгээд энэ зүг рүү явж яснаа энэ талд нь Илжиг тэнгэр Илжгийн саад болоход нөгөө зүг рүү харж яваад эзэн хамгаалan ингэж сэгсэрч өөр тийшээ замаа өөрчлөн явж байсан. Тэгтэн Балаам түүнийг ташуурдж байсан. Гэтэл Илжиг ч гэсэн өвдөж байсан. Яагаад Илжиг тийм үйлдэл хийсэн бэ? Яагаад гэвэл өөрийг нь унсан эзэнд нь үхэл ирж байсан учраас эзнээ аврахын тулд өөрөө ташуурдуулсан ч гэсэнд 3 удаа тэр эзнээ хамгаалах үйлдэлийг хийсэн. Хэрвээ тэр дашуурын оронд хутга болсон бол тэр аль хэдийнэ өөхөх байсан. Гэтэл эзэн намайг ташуурдаад би өөхгүй байхад та өөрөө өөхөн шүү дээ гэж тэр хэлжсэн. Энийг ярьж байгаад өөр зүйл рүү яриад орчлоо. Энэ Балаам шиг бидний шунал хүсэл бурхан бидэнд боломжийг өгдөг, анхааруулдаг. Соломон хаанд ч гэсэндээ анхааруулж өгж ирсэн. Соломон хаан түүнийг хүлээж авч дараа нь ямч аргагүй түүнийг аварж явахаар аврагдсан Кристианд анхааруулгыг өгдөг. Бурхан биднийг аварсан зорилго нь юу байдаг вэ? Бүх амлыг өмнө нь өгөөд тэр амлалтын дагуу ирээд тэр амлалтаа биелүүлсэн бурханы хүсэл бид нар маш тодорхой мэдэж авч тэр хүсэл дотор нь амьдрахыг бурхан хүсдэг. Өнөөдөр бидний уншсан тааламж жилийн тухай сая 61 дээр уншсан бид нар би өнөөдөр хуваалцахыг хүсэж байгаа хэсэг нь тааламж жилийн тухай хуваалцгаана. Хэдүүлээ би эхлээд амралтын өдрийн тухай
Амралтын өдрийн тухай бид нар Левит номын 25 дугаар хэсгээс олж уншицгаая. 5 дахь баасан гарагийн орой нар жарахаас эхлүүлээд бүтэн сайнны өглөө нар манд хүртэлх 24 цагийг амралтын өдөр гэж байдаг. Тэгээд энэ нь 7 хоногт нэг удаа амралтын өдөр гэж тэмдэглэгддэг. Түүний дараа амралтын жил гэж байдаг. Жилд нэг удаа. Мөн түүний дараа 7 жилд нэг удаа амралтын жил гэж байдаг. Тэгээд тэр 7 жилийн дараа тэр амралтын жилийг тэр өдөр тэр мөн түүний дараа тааламжид жил, ивэлт жил гэж гардаг. Тэгэхээр тэр амралтын жилиг 7 жилийн дараах амралтын жилиг 7 удаа буюу 7 49 жилийн дараа 50 дахь жил нь тааламжид буюу ивэлт жил байдаг. Ивэлт жил, тааламжид жил. Энэ нь Левит номын 25 дугаар бүлэг дээр тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд Левит номын 25-ын 8-аас эхэлж уншия. Гэхдээ та нар дараа нь 1-ээс эхлээд уншаад үзээрэй. Та нар 7 амралтын жилийг 7-ог 7-оор үржүүлэн тоол. 7 амралтын жилийн хугацаа нь 49 жил болно. 9. Тэгээд эвэр бүрээг 7 дахь сарын 10-ны өдөр дуугаргаж эвлэрүүлийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргатун. 10. Та нар 50 дахь жилийг ариусгаж нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлд болох бөгөөд хүн нэг бүрч нь эзэмшилдээ буцаж хүн нэг бүрч нь ураг руугаа эргэж явагтун. 50 дахь жил та нарт эвэр бүрээдэлт болоо. Та нар бүү тариал дөнгөөрөө унасныг нь ч бүү хураа. Танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цоглуул. Энэ нь эвэр бүрээдэлд бөгөөд та нарт ариун болоо. Талбайгаас гарах үр жимсийг л идэгтун. Энэ 50 дахь жил болгонд ирдэг энэ ивэлийн жил нь 49 жилийн дараа нэг удаа ирдэг. Энэ жилд бүх өртөнгөд өрнөөсөө салж хүн нэг бүр эзэмшилдээ буцаж хүн бид ураг руугаа эргэж явагдана. Тэр эрх чөлөөг Бурханаас чөлөөлөгдөж байгаа юм. Эрх чөлөөг авч байгаа юм. Энэ өршөөлийн жил нэг гэсэн доо. Та нар өршөөлийн тухай хуулийг мэддэг шүү дээ. Шоронд байгаа хүмүүс ерөнхийлөгчийн өршөөлөөр одоо шийтгэл нь дуусах хугацаа болоогүй байсан ч тэр өршөөлөөр тэр хугацаагаа шийтгэх ёстой хугацаагаа заавал гүйцэтгэх шаардлагагүйгээр өршөөгдөн гарч ирдэг. Тэгэхээр энэ ивэлт жил буюу энэ жил нь бүх хүмүүс эрх чөлөөтэй болдог. Өөрнөөсөө ч бүгд чөлөөлөгдөнө. Би Хэрэв бат гэдэг хүнд 10,000 өөртөө байхад тэр 50 дахь жилд би шууд өршөөгдөнө. Тэр бата гэдэг хүн надаас авах боломж байхгүй. Яагаад гэвэл би тэр өрнөөс чөлөөлөгдөж байгаа. Ингэж хуулийн дээр энийг тэмдэглэж өгсөн. Тэгээ мөн боолууд ч гэсэн боолынхан эрхээс чөлөөлөгдөнө. Тэгэхээр тэр боол байсан хүн нэг эзэн зарагдсан байхад тэр 50 дахь жил ирэхэд тэр ивэлт жил ирэхэд тэр хүн урд нь боол байхаас өмнө ямар хүн байсан
яг тэр ураг руугаа буцаж очиж эрх чөлөөтэй болдог. Мөн нэг зүйл нь юу бэ? Урд нь би нэг газрыг зарсан байж болно. Үгүй бол өөрийнх нь газар нь өөр хүнд өгөгдсөн байхад тэр газраа эргүүлэн авах боломжтой болдог. Энийг хуулийн дээр тэгж тэмдэглэж өгсөн байдаг Левит номон дээр. Тэгэхээр энэ ивэлтжил ирэхэд би боол гэж байгаа хүн эрх чөлөө боолоосоо чөлөөлөгдөж, өөртөө бисэн бол өөрнөөсөө чөлөөлөгдөж, өөрийнхөө гэсэн бүх юмыг эргэж олон авах боломжтой жил байдаг. Энэ жилний ивэлт жил буюу тааламжит жил. Тэгэхээр 50 жил тутамд 49 жилийн дараа юу ч хийхгүй тэр бүтэн жил бүгд амарч зөвхөн байгаа жимсийг талбай дээрх ургасан жимсийг идэн амьдэрдэг. Бүгд юу ч хийхгүй амрах чөлөөтэй байдаг. Энэ юуг илэрхийлж байгаа юм бэ? Яагаад Есүс энэ үгийг хэлж өгвөө? Энд 7 дээр нутагчин буу мал сүрэг болон ан амьтад хүртэл газрын үрж жимсийг хөөж та нарт 7 амралтын жилийг тоолоод 9 дээр хэлснээр эвэр бүрэг 7 дахь сарын 10-ны өдөр дуургаж эдрүүлийн өдөр та нар эвэр бүрэг нутаг даяар дуурахтан тэр эвэр бүрэг үлэж дуу гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр тэр дууг сонсон хүн болгонд одоо энэ ивэлт жил буюу тааламжит жил ирж байгаа учраас бүгд эрх чөлөөтэй боллоо гэдгийг зарлаж байгаа. Энд тэмдэглэсэнгээр 7 дахь сарын 10-ны өдөр гэсэн 7 сарын 10 Израилийн бүх ард түмэн уучлагддаг өдөр. Жилд нэг удаа уучлагддаг. Израилийн ард түмэн Израилийн бүх ард түмний нүглийг тэргүүн дахиулчид тэдний өмнөөс дахил өргөж тэр нэг жил дотор бүх ард түмнийхээ хийсэн бүх нүглийг нүглийн өмнөөс дахил өргөн тэр нүглээс уучлуулж байдаг өдөр нь 7 сарын 10-ны өдөр байдаг гэсэн. Гэтэ тэр яагаад гэвэл тэр жилийн дотор зарим хүмүүс нүгэл хийснээ мэдхгүй, зарим нь ядууд ороо учраас нүглээ уучлуулах боломжгүй, тэр дахил өргөх боломжгүй байгаа учиртай хүмүүст жил бүрийн 7 сарын 10-нд тэдний өмнөөс ч гэсэндээ тэр тэргүүн дахил өргөж тэр одоо нүглээс нь уучлдаг. Тэр үйлсийг жил болгон хийдэг тэр одоо жилийг тэр 49 жилийн дараа 50 дахь жилдээ 7 сарын 10-нд бас бүгдээ тэр ивэлт жилдэр бүгд чөлөөлөгддөг тухай тэмдэглэгдсэн байгаа. Одоо буцаа шинэ гэрээ рүү орцгоё. Шинэ гэрээ Лук. Бид 18 дугаар бүлгийг Исая 61-ийн дээр тэмдэглэгдсэн үгийг уншицгаасан. Исая 61:1-2-ыг энэ 18-19 дээр тэмдэглэгдсэн. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээ хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн нь олзлогсод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу. Тэр ивэлт жил ирэхэд тэр үед бүх зүйлээс чөлөөлөгдөж байгаа ард түмэн эрх чөлөө амсаж байгаа хүмүүс 19 дээр эзний тааламжит жилийг гэсэн. Энд тэмдэглэсэн байгаа тааламжит жилд түрүүний ярьж байсан ивэлт жилийн тухай ярьж байгаа. Левит номын 25 дугаар бүлэг дээр гарсан тэр ивэлт жилийн тухай энэ тэмдэглэсэн. Есүс энэ ертөнд дээр ирээд бидний хүлээж авах бүх шийтгэлийг тэр хуулийг бид биелүүлж чадахгүй байгаа учраас бүх зүйлээс биелүүлэхийн тулд Есүс ирсэн. Тэнд Есүс ямар ажил хийснийг мэдгүй.
Өгсөн үнийг ч амлуулсан. Өвчтөн хүмүүсэд идгэж байсан. Хараагүй нэг хараа оруулж исэн. Сонсголгүй хүмүүсийг ч гэсэн сонсголд оруулж исэн. Энэ бүх үйлс нь бидний нүглийг ганцхан угаагаад дуусаагүй. Исая 61-р бүлэг дээр тэмдэглэгдсэн амлалтын үгсийн дагуу Есүс ирээд бүх ажлаа хийсэн гэдгийг баталж байгаа. Есүс ганцхан өвчин идгэх гэж ирсэн юм уу? Үгүй. Марк 2-р бүлэг дээр хэлснээр тэнд хэн гарсныг мэдхүү. Марк 2 дээр 4 хүн дамжилсан хүнийг Есүсийн өмнө эдгэрлэхийн тулд авчирдаг шүү дээ. Тэрийг санаж байна уу? Тэгээд тэр Есүсийн байгаа айлын дээврийг нь онгойлгон тэр хүнийг дамжлан доош нь Есүсийн өмнө дамжлан тавьдаг. Есүс түүнд юу гэж хэлсэн байдаг вэ? Чи аврагдлаа гэж түүнд хэлжсэн. Түүний дараа Есүс юу гэж хэлдэгэр бас яв гэж хэлдэг. Есүс зөвхөн бидний нүглийг уучлаагүй, биднийг өвчнөөс ч гэсэн эдгэсэн. Өвчнөөс эдгэсэн гэсэн энэ үг нь зүрх сэтгэл дэх нүгэлж шийдвэрлсэн гэсэн үг. Тэгэхээр аль хэдийн тэмдэглэгдсэн энэ үгийн дагуу энэ хүн энэ ертөнцийн ирсэн. Тийм учраас Байбал дээр Есүсийн явсан газар бүр мөн бэлэвсэн эмэгтэй хүү өгцөн уйлж байхад тэр эмэгтэй хүүг амьлуулдаг тэмдэглэгдсэн байдаг шүү дээ. Петрийн ээжийн өвчнийг ч гэсэн эдгэдэг шүү дээ. Маш олон өвчтөе хүмүүс энийг эдгэж байсан. Түрүүний саа өвчтөе хүнийг эдгэсэн шиг. Яагаад? Исая дээр тэмдэглэгдсэн үгийн дагуу Исая 61 дээр тэмдэглэгдсэн үг биелэгдэхийн тулд Бурхан амласан үгийнхаа дагуу биелүүлдэг, ажиллаа хийдэг. Авраам, Сара хоёр хүүхдтэй болох боломжгүй насан дээр байсан. Зөвхөн Сарагаар гаргах хүүхдийн тухай ярьж байгаа. Гэтэл Бурхан тэдэнд хэлдэг. Дараа жил өдөр цагт та нар хүүтэй болно гэж. Авраам 99-тэй, Сара 89-тэй тэднэрт энэ үгийг өгдөг. Хэлдэг. Энэ нь ертөнцийн хуулиар бол боломжтой. Тэр Сарагаас хүүхэд гарах боломжтой нас биш байсан. Гэтэл Бурхан Эхлэл номон дээр 22 дээр хэлснээр үгийн дагуу Сарад хүүхэд өгсөн. Тийм учраас Исаакийг төрүүлдэг. Бид Бурханы тухай сайн мэдгч авах хэрэгтэй. Мэдж авч байж итгэл төрнө. Хосея бүлэг дээр эзний тухай мэдэх тухай мэдж авах тухай тэмдэглэсэн байдаг. Итэг юу ч мэдэхгүйгээр мэдэх боломж байхгүй. Тэхийн тулд бид нар сонсох хэрэгтэй. Тэг мэдж авах хэрэгтэй. Би урд нь энэ Матай 4-р бүлгийн үгийг уншаад амлсан амлалтынхаа дагуу ажил хийдэг шиг өнөөдөр ч гэсэн Бурхан үгийн дагуу эхлээд баптист Иохан баптизм хүртээд ариун сүнсээр цөлд очин сатаанд 40 хоног мацаг барин
сатаанд соригдсон түүнийг дээсний дараа буцан ирж сайн мэдээг тарааж эхэлсэн. Шууд сайн мэдээг баптизм хүртснийхаа дараа шууд баптизм хүртээгүй үгийн дагуу амлалтын үгийн дагуу дараалал хийсэн. Тийм учраас энд тааламжилт жилийг биелүүлэхийн тулд гэж нэмдэглэгдсэн. 20 хууль номыг тэгээ 20 дээр хэлсний дагуу намаа хуульч харгалцаж эргүүлэн өгчсөв. Синагогт байсан бүгдийг нь түүнийг ширтэж байлаа гэд. Бүгд түүнийг юу гэж ярих болоо гэж бодож байсан. Тэгэхэд нь энд хэлсэн 21 дээр хэлснээр тэр тэдэнд энэхүү бичвэр өнөөдөр сонсголттой нь биелэлээ гэж альдэв. Тэгэхээр энэ Исая бүлэг дээр гарсан Исая 61-ийн 1-ээс 2-ыг уншсан энэ үг нь тэдэнд тайлбарлаад бүх зүйлийг тайлбарлаж өгсөний дараа бичвэр сонсголттой нь биелэлээ гэж хэлсэн. Бүх хүмүүсүүдийн тэр тухай тайлбарлахыг хүлээж байгаа чихэнд нь Исая бүлгийн 61-ийг та нарын сонсголтод биелэгдлээ гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Би шууд тэр амлалтыг биелүүлэхээр ирсэн Есүс байна. Таслагдсан нэг нь би байна гэж тэдэнд хэлж өгсөн. Тийм учраас энэ үгс нь та нарт эрхчлэг өгөхийн тулд та нарыг тэр нүглээс салгаж авахын тулд тэр үхлээс салгаж авахын тулд сатанаас морин сүнснээс салгаж авахын тулд би та нарт үйлчлэхийн тулд ирсэн учраас та нарт үйлчлэхийн тулд та нарын авах ёстой бүх шийтгэлийг би авахар ирлээ гэдгээ тэднэрт хэлж өгсөн. Тийм учраас Есүс энэ тэнд 3 жил гарan энэ үг тэмдэглэгдсэн үгийн дагуу сайн мэдээг тарааж эхэлсэн. Сайн мэдээ. Исая бүлэг дээр ч сайн мэдээ гэж тэмдэглэгдсэн байсан. Мөн захиорч байгаа баригдсан эмэгтэйд ч тэр чамайг шийтгэсэн нэг нь байна уу гэж асуухад тэр байхгүй гэхэд би чамайг ч би шийдэхгүй харин дахин нүгэл бүүлдэ гэж түүнийг явуулдаг. Есүс ч гэсэн шийдэхгүй гэж хэлсэн. Яагаад газарт тэр 2 удаа бичсэн байгаараа эхнийх нь бичсэн хууль нь Исая 61-р бүлгийг хуулийг газарт бичсэн. Тэгэхээр хуулинд баригддаг хүмүүс зориулж бичсэн. Хоёр дахь бичгтээ өнөөдрийн унссан Лук бүлгийн 4-дээр тэмдэглэгдсэн тааламжил жилийн тухай биелэгдэж байгаа тухай чиний хүртэх хэрэгтэй байгаа шийтгэл миний нуруунд байгаа. Би чиний тэр нүглийг уучлахын тулд ирсэн. Тэрийг биелүүлэхийн тулд ирсэн гэсэн. Тийм учраас тэнд маш олон газар, маш олон өвчтөн хүмүүсд сүнсэнд баригдсан, муурын сүнсэнд баригдсан хүмүүс, чөтгөрд баригдсан хүмүүс, өвчтөн хүмүүс, бүхэл хэцүү ядууд орой хүмүүстээр хайж очиж тэдэнд үйлчилж байсан. Есүс залмаа дээр цовдлогдсон насварсан шүү дээ. Сайн мэдээ. Сайн мэдээ. Есүс бүх нүглийг авч явсан гэж түүнд итгэсэн итгэл нь ч гэсэндээ сайн мэдээ. Гэхдээ бүр сайн тодорхой ойлголтыг авахын тулд тэр цовдлогдсон нас бараад оршуулгадаад 3 хоногийн дараа амьсан тухай.
Тийм учраас үг нь тэмдэглэгдсэний дагуу бид нар нүглийн төлөө цовдлогдоноос орж бид нарыг зөвтгөхийн тулд дахин амьлтана гэж тэмдэглэгдсэн үг нь шууд сайн мэдээ одоо бүрэн бүтэн хэлбэрээр байгаа юм. Тэр дахин амьлах хэрэгтэй юм байна. Тэгж байж бидний нүглийн шийтгэл гүйцэд бүрэн шийдэгдэж байгаа. Тэгээд тэгж байж Есүс дахин төрөх боломжтой. Паул эхэндээ энэ үйлдэлд итгэж чадахгүй байсан, итгээгүй байсан. Яагад гэвэл тэр худал мэдээнд итгэсэн байсан, хуурдагдсан байсан. Тэр дахилч болон тэр удирдлагын дээдлэлт тус байгаа хүмүүсүүд тэр манаж байсан хүмүүст мөнгө өгөн тэр дахин амьлаагүй түүнийг дагалдагч нар нь хулгайлан явсан гэдэг цуу яриа гаргасан. Түүний хийдэг байсан үйлдэлүүд нь түүний итгэл нь маш зөв юм шиг харагддаг байсан. Гэтэл дараа нь өөрөө Есүстэй уулздаг. Өөрөө Есүсээс сайн мэдэг шууд сонсон. Паул хэн нэгнээс сайн мэдэг сонсоогүй. Өөрөө Есүсээс шууд өөрөө сайн мэдэг сонссон. Тэгэхээр Есүсээс өөрөөс нь тэр сайн мэдэг сонссон Паул байсан. Бид нар энэ зүйлсийг энэ үгээр дамжуулан бид нар энэ мэдээг харж байгаа. Паул Есүстэй уулзаж энэ сайн мэдээг сонсож авч байгаа шиг бид нар энэ үгээр дамжуулан энэ сайн мэдээг мэдэж авч байгаа. Бид нар зөвхөн энэ үгээр л энэ сайн мэдээг олж мэдэх боломжтой. Ямар нэгэн зүүдээр биш. За Библийг Иохан 3-ыг олон уншицгаая. Иохан 3:16. Бурхан ертөнцийг үнэхээр Иохан 3:16. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно гэсэн. Бурхан хоёрт нь ертөнцийг түүний дараа хайрлсан. Түүнд итгэсэн нь мөхөхгүй харин мөнхийн амьтай болно гэсэн. Энэ үгэнд тэмдэглэгдсэн ертөнцийг хайрлсан энэ ертөнцийг бүтнээр нь бүх хүмүүсүүдийг хэлж байгаа. Хэн ч байсан бүгд энэ дотор хамрагдж байгаа. Бүх хүн төрлөختөнд бүхэнд. Тийм учраас цорын ганц хүүгээ ертөнц рүү явуулсан. Тэгээд түүний хийсэн үйлдэл нь юу байсан бэ? Түүнд итгэсэн нь өнөөдрийн уншсан 4-р бүлэг дээр гардаг шиг тэр тааламж жил буюу ивэлт жилийг тэдний зүрх сэтгэл дотор Есүс билүүлж өгч байгаа. Заагалмай дээр цовдлогдоноос урж 3 хоногийн оршуулгадсан 3 хоногийн дараа дахин амьсан тэр Есүст итгэх нь тэр олон нүгэл болон тэр боолын тэр бүх жилээс чөлөөлөгдөж ивэлт жил буюу тааламж жил дээр бид нар ирж байгаа юм. Ром бүлгийг харъя. Ром 5-ыг олж уншийе.
бид бүгд сайн мэдэх бах. Тавын 6. Биднийг доорой байхад итгэл сүсэггүй хүмүүсийн өмнөөс Христ яг цагтаа өгсөн билээ. Тэгээд бид нар нүгэлтэн байхад, сатанд урдагдсан байхад, сатантай хамт байж байхад амлалтын дагуу энд хэлсэн Исая бүлэг дээр амласан байдаг шиг шин гэрээн дээр Исаяг уншсан. Тэгээд тэргээ биелүүлэхээр ирсэн. Тэгээд загламаа дээр өгсөн. 8. Гэтэл бидний нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан. Энэ нь Бурханы бидний гэсэн хайр. Төрөнд уншсан Бурхан энэ ертөнцийг хайрлсан тухай уншсан. Тэр хайртай учраас ертөнцид байгаа бүх хүмүүсийн төлөө бүх хүмүүсүүдийг хайрлсны дагуу аврахын тулд Есүсийг энэ ертөнц рүү явуулсан. Тэгээ Бурхан бидэнд хайртай гэсэн хайрынхаа баталгаа тэмдгийг Есүсээр үзүүлсэн. Та бүгд нүгэлгүй болсон гэдгийг мэддэг ч гэсэн энэ үгээр дамжуулан бид Бурханы тухай сонсож мэдэж авах хэрэгтэй. Тэгж байд бидний зүрх сэтгэлдэх итгэл хайр бадчина. Тэгж байж бид нар сатанд хуурдагдахгүй, энэ ертөнцид үлчрэхгүй. Энэ ертөнцид бид нар хөлөгдөхгүй, итгэлийн амьдралаар амьдрах боломжтой. Баярлалаа. Та нарт Бурханы тэр тааламжид ивэл жил дотор орсон та нарт баяр хүргэе. Халелуя. За залбирая. Ариун эцэг Бурхан танд талархаж байна. Өнөөдөр бидэнд энэ маш гайхалтай Бурхан таны хайр, энэ тааламжид жил эвэлт жилийн тухай хуваалцах боломжийг өгсөнд талархаж байна. Бурхан таны энэ өрмөц хайрыг өнөөдөр бид үгнээс олж харцгаалаа. Тэр эвэлт жилд тааламж жил дотор өрнөөс буюу бүх зарагдсан газар нь ч гэсэн өөрийн газар болон эргэж ирдэг шиг тааламж жил дээр хийж байсан эвэлт бүх жил дотор сатанд байгаа шиг сатанд хуурдагдан байгаа бидний энэ эвэлт жилийг өгч амар тайван байдалд оруулсан танд талархаж байна. Шинэ 7 хоногт бидний зүрх сэтгэлд энэ үг итгэл найдвар хүчийг өгч итгэл дотор удирдах боломжийг өгөөч гэж танд талархан Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.